За сайн бацхан евро USD богны шижилгээ. Мөнгө хичээлийг давхар орё. За энэ өчигдрийн уналтын цэг Сирений маш сайхан ретест хийгээд унсан. 1-р цэг, 2-р цэг, 3-р цэг атгалаа. За сэрийг цэвэрлээд өгнө. Яг үзүүрүүд нь авчаад ойр хорхон авахд. Өөрөө нарийн очоод наалтчих. За энэ тестийг унсан. За тестийг унсан. Тэгэхээр энэ сайн сэрээ гэж харагдаж байна. За энд дахиад median line хүртэл унсан. Median line хоёр тал руу slide line үүсгэсэн байх магадлал. Өндрөө. Авлаа. За ийм слайд лайн байх магадaltaй. Энэчнээс шалгасан байна. Энэчнээс шал таад солигдсон. За тэгэхээр энийг сэтлүүлж хийж бараг бай постных нь аюул багтай гэж харагдана. За сэрийнийхээ дээд талын parallel line хүртэл. За энэ сэрийн нэг иймэрхүү. За хамгийн чухал зүйл нь доош тренд үргэлжилж байгаа гэдгийг мартаж болохгүй. Доош трендийг коррекц явуулж гин гэж харж байгаа. Энэчнээс хагас өдрийн шинжилгээ оруулж ирсэн. За энэ доош тренд үргэлжилж байгаа. Энэчнээс олигдож чадаагүй suppression бар болсон. Жишээ шал таазууд маш цэвэрхэн солигдсон. За тэгээд доош тренд үргэлжилж байгаа гэдгийг мартаж болохгүй. Гэхдээ нэг зүйл анхаарах хэрэгтэй. Энэ коррекц дуусахыг хүлээх хэрэгтэй. За тэр яа дуусах вэ? Мэдээж ханшийн хэлбэлзэл юу swing low down явууллаа шүү дээ. За ингээд үргэлжлээ явж байна. За энэ яроолууд ерөөсөө ивдэгдэхгүй. Хүчтэй уналдаар ивдээд ороод ирэх болов уу гэж харсан боловч бас ивдэж чадаагүй. Энэчнээс бутсан. Одоо дахиад нэг зүтгэж үзэх шинж харагдаж байна. Энийг сэтлүүлж хийж ерөөсөө энэ тренд доош үргэлжилнэ гэж үзнэ. За анчаас юм сэрээ оржсэн байгаа байдал. За бүгдийг ягтлж үзэх хэрэгтэй. Яг 3 дугаар цэг 100 газар авагдсан уу? За энд нэг сонирхол татаад байх. Зүгээр хэрвээ энэ сэрийн median line хүрэхгүй бол дээшээ цойлноо, warning line хүртэл явна гэж харна. За тэгэхээр энэчнээс ингэж авч үзье. Энийг 3 дугаар цэг болгоод үзье. 3 дугаар цэг болгоод энэ стрессээ илүү гарсныг нь гоч болгоч. Илүү гарсныг нь slide line болгож авна. За ингээ харна. За энэ хоёрлаа. Барыг ингэж аваад энийг suppression bar гэж харнаа. Alt 3-аар тарлаа. Ерөөсөө нээлт болон хаалтна. Slide line-ийн дотор нь байна гэж харахаар энэ эсрүүлсэн дайн хэвээр үлднэ гэж харна. За энэ хоёрын хоорондох хэмжээ их чухал. Энийг
Зөв слайд лайн мөн үү биш үү? Батлах хэрэгтэй. За энэ хоёрын хооронд ханжиг авлаа. Ашрууллаа. За энийг 50 харъя. За сайн хэмжээнээс унж байна. Энд дэжгүй. Слайд лайн мөн байна. За энэ 50 харъя. За яалчгүй энэ сирэний 3 дугаар цэгийн дээр мөн байжээ. 3 дугаар цэг мөн байна гэж харна. Энэ хоёрын хоорондох хэмжээ яг адилхан. Сэтэрж гарсан нь. Слайд лайндаа захирагдчих байна. За энийг сирэний C цэг гэж үзлээ. За энийг слайд лайн гэж үзлээ. Нэг мөн слайд лайн гэж үзлээ. За энийг доош нь сэтэлж ийж дээрээс ирж байгаа тэрийн саний H4 дээр харуулсан чиглэл чинь доош явна гэж харна. За энэ дээр нэг зүйл анхаарах хэрэгтэй. Ерөөсөө дандаа хаяудыг эвдээ явж байгаа. За хаяыг эвдлээ, ловыг шинээр идэж чадаагүй. За хаяыг эвдлээ чи бүр шал тасалгдээ явсан. Мөн өчтөр нэгдэхдээ хаяыг эвдээд нэгдсэн. За одоо энэ чиглэл уналт энэ ловыг доош нь эвдчихийж H4 дээр зурсан төрөний зүйл чинь батлагдана. За тэрэн дэш ингээд юу ороод ирэх магадaltaй. Энийг анхаарах хэрэгтэй. Тэгэх юм бол сиренийхаа дээд талын параллел лайнд 100% итгэж болохгүй. Энэ чиний сэл дарах нь бол маш эрсдэлтэй. Ягаад гэвэл чиглэл чинь л ерөөсөө дээш явж дандаа ловыг эвдэж чадахгүй, хаяг эвдэж энэ чи энэ хаяг эвдсэн болохоор жоохон эргэлзээтэй зүйлс байна гэж харж байна. За мөн түрүүний энэ чинээс сурагдсан сирений слайд лайн нэлээд сайн барьж исэн. Тэрийг анхаарах хэрэгтэй. Стэйшн сэтгүүлж ийж байпасны хэрэгтэй. Энийг доош нь сэтгүүлж сэл боосны хэрэгтэй. Энэ чинээс нэг зүйл тайлбар метод гэрв дээр нэмэлт плагин байгаа. One click buy sell. Энэ scalping хийдэг хүмүүс маш амар. За энэ зөөр дээр нэлээд олон тохиолдолтой. За яг одоо ингэж харагдаж байгаа нь бол buy болон sell хийж байгаа хүмүүсийн захиалгын хэмжээ. Ер нь итгэвтэй үед бол өстой зэрэлзэл өнгөрдөг. Энэчээс ямар нэгэн мэдээлэл авч аль ч шийдвэр гаргах гэж бараг л байхгүй. За энэ volume лотын volume, лотын хэмжээ. Тэдний лотоор вайдах, тэдний лотоор сэлдэх. За энэ чинь stop loss, энэ чинь TP. За тэгээд close all хийдэг. Бас бүх нээлттэй positive зэрэг хааж болдог. За энийг туршиж үзвэл тэгэхэд бол real данс. Демо данс нэ. Ороод ирсэн байгаа харагдаж байна. За энэ чинь spy post нэж үзүүлээ. Spy post нэлээ. One click. За энэ чинь stop loss-ыг анханаас нь ингэ тохируулж өгч болно. Нэг бол сүүлд нь ингээ тавиад өгч болно. За тэгэхээр маш амар scalping хийдэг хүмүүс бол маш амар. Ер нь ганц scalping хол өрн захиалга хийдэг бүх хүмүүс амар. За stop loss-ыг ийшээ зүгөө байрлуулчихъя. За TP-г ингээ байрлуулчихъя.
гараар зөөж болно. За хааж болно энэ чинээсээ. За энэ чинь санхнаас TP гэдэг stop loss-ыг хийгээд. За лотод хийгээд пауз нээж болно. За тэгэхээр мөн түрүүний тохиромж чинь гараад ирнэ. Энийг FX Primes-ийг MN сайтаас татаж авч болно. Сайтаараа хараахан дуусаагүй. Тэр нь тэнцэнээс нэлээд сонирхолтой индикаторууд, тайлбар, хичээлүүд тогтмол авч иж болж байна. Хамгийн түрүүнд энэ one click методоруудээр маш ажлыг хөнгөлж өгсөн байгаа. За долларын индексийн шинжилгээ. Харцгаая. За долларын индекс дээр өчтөр энэ шал байсан. Сайн саппорт. За энэ чинээс центр плюс. Центр плюс. How do I check? Can I check online? Action line. I should just give it to you. За энэ чинээс action line. You get half. Okay. Action line 1, action line 2. Action line 3. Ерөөс бүгд маш сайн барьж байсан болохоор энэ action line-нуудад итгэж болно. Энийг сэтлэл бол reaction line руу очих магадaltaй. За одоо энэ чинээс action line 1-ийг шалах магадлал өндөр харагдаж байна. Шалгасан тест хийсэн, ретест хийсэн. Энэ чинь сунаад ороод ирэх магадaltaй. Дахиад median line шалах боломжтой харагдаж байна. Та өнөөдрийн шинжилгээ нэг иймэрхүү баярлалаа.